Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай Inside Out нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараар хоёр тул сэтгцэн эмэг хэмээх сэдвээр ярилцахаар Better Mind, нойр хөдлийн эмнэлгийн эмч, сэтгэл зүйч мандахыг хорьсон байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Юуны өмнө хоёр тул сэтгцэн эмэг гэж яг юу болох талаар эхлээд хоёулаа үзэгчдээ нэг мэдээлэл хүргэе те. Хоёр тул сэтгцэн эмгэг гэдэг маань бол сэтгцэн үндсэн эмгэгүүдийн хүрээнд орж явдаг. За энэ эмгэгийг энгийнээр тайлбарлах юм бол бидний мэддэг сэтгэл гутралын шинж болон сэтгэл хөдлөлийн шинж ээлжлэн илэрдэг энэ эмгэгийг хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол бидний сэтгэл хөдлөл маш докторгүй. Нэг бол гүнзгий сэтгэл гутралд орно, а нэг бол маш ихээр хөөрөн баясаж хит итгэвтэй болдог. Ийм сэтгэл зүйн сэтгэл хөдлөл маш докторгүй болдог эмгэгийг хоёр туйлд сэтгцэн эмгэг гэж хэлдэг. Хит хөөрлийн шинж тэмдгүүд нь ямар ах вэ? Хит гутралын шинж тэмдгүүд нь ямар байдаг вэ? Сэтгэл гутралын үед сэтгэл гутралын гурвал шинж нэлээд гүнзгий хэлбрээрээ илэрдэг. За сэтгэл гутралын одоо нэгдүгээр шинж нь сэтгэлийн мэдээ алдах шинж. Юмд сэтгэл хөдлөхгүй, баярлахгүй, инээхгүй, ямар ч зүйлээс юм сэтгэлийн хөдлөл таашаал гэдэг зүйлийг мэдрэхгүй болдог. Зарим гутралд орсон хүмүүс мань хэлдэг. Хүүхдээ хараад ч хайр хүрхгүй байна. Гадаа цаг агаар сайхан байхад чи энэ сэтгэлийн тийм таашаал ахгүй байна. Идэж уусан зүйлээсээ ажил төрлөөс огт сэтгэл хөдлөлгөө боллоо гэж ярьдаг. Сэтгэл гутралын үеийн хоёр дахь шинж маань маш ихээр ядардаг. Энгийн одоо бидний өдөр тутамдаа мэдэрдэг ажлын ачаалаас болоод ядархаас хэд дахин илүү хэмжээгээр ядарна. Өглөө орноосоо босох хэцүү, нүүр гараа угаах хэцүү, хувцас өмсгөхөд хүртэл хэцүү, өөртөө зориулаад хоол ундаа бэлдээд хийн гэдэг бол маш хүнд хэцүү ажил шиг тухайн гутралд орсон хүнд маань санагддаг. Үүнээсээ болоод ажил төрөлдөө явахгүй болно, хүмүүстэй аль болохоор уулзахгүй, өөрийгөө нийгмээс тусгаарладаг. Аль болохоор л одоо гэртээ ганцаараа орондоо байх нь тэр хүнд илүү аятайхан мэдрэмж төрүүлдэг болдог. Тэгээ гурав дахь шинж маань итэх сонирхол гэдэг зүйл маань сулардаг. Хүмүүс маань хэвэн байгаа үедээ одоодоо сэтгэл дүүрэн тэгээ ирээдүйдээ юм бүсэл тэмүүлэлтэй, зоригтой байдаг шүү дээ. Тэр зориг мөрөөдөл ирээдүйн талаарх гэгээлэг бодлууд маань сэтгэл гутралын үед ор үндэсгүй байхгүй бол бүх юм бүтлгүүцсэн юм шиг, ямар ч гарц гаргалгаагүй болсон, ямар ч боломжгүй болсон юм шиг, ингээд л амьдрал дуусаж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд төрдөг. Энэ сэтгэл гутралын үед ингэж одоо онцгой мэдрэмжүүд төрснөөс болоод нөгөө хүн маань өөрийгөө байгаа бодит төвшнгөөсөө их доогуур үнэлдэг. Би ч их одоо хамгийн муу хүн, хамгийн үр бүтээмжгүй хүн, хамгийн одоо өөртөө тавих арчаа сул хүн, би ер нь л их болохоо байсан хүн гэж өөрийгөө хэтрүүлж доогуур үнэлдэг. Иннээсээ болоод өөртөө болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэнд болон амь настай аюултай тийм үйлдэлүүд хийх эрсдэлтэй байдаг байна. Ингээд сэтгэл гутралын маань шинж нь хамгийн багадаа 14 хоног үргэлжлэх юм бол үнийг сэтгэл гутралд орсон байна гэж эмч онш тавина. За ерөнхийдөө хүмүүсийг харахад бол сэтгэл гутралд орох юм бол 2-4 сар сэтгэл гутралтай байжгаад дараагийн шат буюу сэтгэл хөдлөлийн шинж рүүгээ шилждэг байна. Одоо энэ гутарсан байдалтайгаа хэсэг явах нь шүү дээ. Хэсэг явна. Тэгэхээр солигддог юм байна те. Тийм солигддог. Гинт огцсон. Гинт огцсон хөөр. Нөгөө орондоо хөвтөл итгэхгүй байгаа л хүнтэй юм ярихгүй, хоол ундаа идэхгүй байсан хүн чинь гинт итгэвтэй болоод ирнэ гэсэн үг. Ямар нэгэн одоо тийм амьдралаас нөлөөсөн бодит шалтгаан байхгүй. Тэр сэтгэл хөдлөл гэдэг маань бидний энгийн одоо өдөр тутамдаа итгэвтэй эрч хүчтэй байдгаас хинч анзаарсан. За энэ маань хэвийн биш байна гэдэг маань анзаарна. За сэтгэл хөдлөл маань хоёр янзаар илэрдэг. Нэгдүгээрх нь хий хоосон хөөрөн баясах буюу ингээд маш ихээр нүүр дүүрэн инээмсэглсэн, нүдэн гэдэлцэн, нүүрэн сэргэлэн, тасралтгүй үг яриатай, бүх юмнаа санаа аваад яриагаа өгүүлбэрээ дуусгахгүйгээр харсан бүх зүйлээсээ санаа авч ярина. Тэр хүний ярьж байгаа зүйлээс юм одоо юм ойлгоход ер нь төвхтэй гэсэн үг. Нэг ширээ харсан бол ширээний талаар ярьсан бол дараа нь цэцэгний талаар яриад дараа нь найзаа ярьснаа өчигдөр идсэн хоолоо ярьдаг ч юм уу. Ингээд юм их замбраагүй яриа өрнөл. Тэгээ хөдөлгөөн бас хит итгэвтэй болно. Нэг газараа удаан суухгүй, босож суун, ийш тийшээ хойлохын гэртээ тогтохгүй болно. Тэгээд сэтгэл хөдлөлтэй байгаа үед тэр хүн өөрийгөө бодит байдлаас хит дөвийлг үнэлдэг. Өөрийнхөө гадаад үзэмж, мэдлэг, боловсрол, амьдралын боломж гэх бүх зүйлийг
хит дээгүүр үнэлдэг. Хамгийн баян хүн болсон юм шиг, хамгийн ухаантай хүн болсон юм шиг, шин нээлт хийцэн хүн юм шиг, хамгийн гоо үзэсгэлэнтэй хүн болсон юм шигээр өөрийгөө мэдэрдэг. Тэгээд энэ тэнд одоо бодлогогоор гэрээ хилцэл байгуулах, үр зээл тавих зэргээр ийм хэвийн биш одоо үйлдэлүүд, зан аашуудыг гаргадаг. Дараагийн сэтгэл хөдлөлийн илэрлэл нь хилэнт сэтгэл хөдлөл гэж үүдэг. Маш их тогшин, маш их ууртай болдог. Бүрстэ хинж цагтгын аргагүй хитээцсэн их ууртай байна гэсэн үг. Тэгэхээр түрүүн ярьсан ч та гэр бүлийнхаа гишүүдэд хайртай хүмүүстэй эрүүл мэнд болон биеинд 8 наснд нь хортой үйлдэл хийгээд ингэж чинь тэгэхээр жишээ нь юу байгаа вэ? Ерөн цаашдаа ингээд би зовх юм байна. Амьдрал ер нь бол ингээд зовлонтой юм байна гэсэн бодолтой хит автснаас болоод өөрийнхөө одоо ойр тойрны хүүхдүүдээ ч юм уу, дүүнэрээ ч юм уу, гэр бүлийнхнийгээ ч юм уу энэ хэд маань зовж ийснээс надтай хамт ингээд зовлонтой амьдралыг дуусгах юм бол илүү хэрэгтэй гэсэн буруу бодолд хөтлөгддөг. Тэгэхээр бусдын одоо амь насанд хортой үйлдэл хийчээд дараа нь өөрийгөө хорлох тийм үйлдэл хийсэн тохиолдол бас байдаг. Хөөрлийн үед бол нөгөө үр зээлийг тавих, тэгээд өөрийнхөө эд хөрөнгийг бодлогогүйгээр үргэлжлүүлэх, одоо байр, машина, сэтгэлийн хөдлөлөөр болоод бага үнээр зарчдаг ч юм уу. Эсвэл энэ тэнд одоо ашиггүй ажлын санал одоо аваад тэн дээрээ ажилчдаг ч юм уу. Өөртөө юм хөвчлэн хөрлөдөг санхүүгийн одоо тийм асуудлуудыг өөртөө болон гэр бүлдээ тарчих гэдэг тал байдаг. Бид нар донтолтын талаар сэдвээр ярьж байхад бас яг донтолтонд өртөд байгаа. За тэр тусмаа нөгөө мөрөдөд тоглоомын донтолтонд өртөд байгаа хүмүүс амар аргаар мөнгө олох. Ягаад гэвэл нэг гэр бүл дотроо чи мөнгө олохгүй байх, тэхгүй байх, ингэхгүй байх ингээд санхүүгийн асуудалтай байгаа тэр хүний бас нэг юм гутралд аваачсан. Тэгээд тэрийг хурдан шийдэх гээд ч юм уу ингээд нэг бага хэмжээний мөнгө олоод ирэхлээр энэ болдсон юм ингээд бүр дамжруулаад ингээд явцсан. Тэгээд сүлдө бүр нөгөөд нь донтолт толоос одоо гэр бүлийн санхүүгийн маш том эрсдэлд оруулсан. За тэг гэр бүл салж байгаа тиймэрхүү зүйлүүдийг харж лээсэн л та. Тэгэхээр энэ хоёр төл зүтгэцэн юмыг хүнийг ер нь саяны миний яриад байгаа энэ мөрөдөд тоглоомын донтолт энэ нийшээ аваач одоо энэ шалтгаан болдгоо тий. Шалтгаан болдог. Нэг үйлчлүүлэгч маань жишээ байна л да. 33 гаруй насны тогтсон амьдралтай, ажилтай байсан залуу. Тэгээд энэ сэтгэлийн хөдлийн хоёр туйлт эмгэг маань анх 30 дөнгөж гарах үед сэтгэл хөдлөлийн буюу тэр нөгөө хилэн сэтгэл хөдлөх шинжээр анх илэрсэн байгаа юм. 20 наснаа бол хэвэн байсан хүн шүү дээ. Тэгээд маш ууртай, догшин болоод гэр бүлийнхнийгээ хүчирхийлдэг. Тэгээд яг тэр сэтгэл хөдлсөн байгаа үедээ хідэн өдрөөш дараалаад хамаагүй алкоголыг хэтрүүлээд хэргэлдэг. Гэр орондоо ирдэггүй. Яг тэр үедээ бас өөрхөн дансанд байгаа мөнгө төгрөгөөрөө захим мөрөөдөө тоглоомыг тоглодог. Энэ тэнд ингээд таньж мэддэг, урд нь сайн харилцаатай байсан хүмүүсээсээ олон сая төгрөгийн үр зээл тавьсан. Тэгээд ар гэрийнхэн маань энэ хэвийн биш байна гэдгийг мэдээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж имжлүүлээд нөгөө хүн маань хөөрлөөсөө гараад хэвийн болсон. Ингээ хэвийн болоход бол нэлээд олон сая төгрөгийн өөртөө тэгээд дээрэс нь гэр бүлийн асуудалтай болсон байгаа. Яг тэр хөөрсөн байгаа үедээ тухайн хүн маань өөрхөн сэтгэл зүйд тавих тэр хяналт нь их суларчдаг. Хямарсан байна гэдгээ ухамсарлагдаггүй. Тэгэхээр дараа нь нэлээд том асуудлуудтай нүүр тулсан. Ингээд нийтдээ 30 дөнгөж гарна наснасаа эхлүүлээд нэг 5-6 жилийн хугацаанд одоо жилдээ нэг 2-3 удаа эмнэлэгт хэвтдэг. Хэвтэх болгондоо хөөрөл эсвэл гутрлын шинжээр хэвтдэг. Ингээд 6-7 жилийн байдал үргэлжилсэний дараагаар нөгөө хүн маань тогтсон ажлаасаа гарсан, тогтсон гэр бүлээсээ салсан, дээрэс нь санхүүгийн асуудалтай болоод ээжтэйгээ хамт амьдардаг болсон нэг юм жишээ байгаа. Энэ гутралд орсон байгаа хүний дараагийн амьдрал нь аягүй сонирхолтой санагдаад байна л та. Жишээ нь одоо сая мөрөдөд тоглоомд одоо донцсон хүмүүс бол яг ганцаараа л үлддэг гэж хэлжсэн байхгүй. Гэр бүлийн салаа явждаг, санхүүгийн боломжгүй найз нөхдөнд ингээд тасраа алга болчдөг. Нөгөө хүн нь бол мянга өөрийгөө амжилуулээд нийгэмдэр буцаад гараад ирэхэд тэр хүн гав ганцаараа л болцсон байдаг. Тэрнтэй адилхан одоо саяны энэ гутрлыг сая ярьж штэ тэр хүн хэдэн жил ингээдтэйгээ тэмцээд жил 2-3 удаа амжилуулээд ингээд сүлдө явсаар хагаад эцэст нь ганцаараа л одоо ээжтэйгээ л
гэдэг шиг одоо тэр хүн имжлүүлээд буцаад нийгэм дээр гараад ирэхэд нийгэм тэр хүмүүсийг буцаад жоохон хүлээж авахгүй. Тэгээ одоо яг өмнөхөр нь хүлээж аваад ч юм уу те бас нэг юм жоохон нэг юм сонсгож жоохон хэцүүл сонсогдчихлаа л та. Тийм. Саяны харсан тохиолдол дээр бол эмнэлгээс гарлаа. Тэгээд эмээ өргөжлүүлээд уудаггүй. Эмчийн хяналтанд явдаггүй. Тэрнээс болоод өвчин ойрхон тахилт өгөөд байсан. Түүнээс биш бол эмнэлэг твтээд гарлаа. 6 сараас 1 жилийн хугацаанд эмчийн хяналтанд эмээ тохирох тунгаар уугаад явах юм бол дофамин итгэх тогтворччдаг. Эрүүл цоо эрүүл болчдөг. Тэгэхээр хэвийн ажил төрлөө хийгээд гэр бүлтэйг аз жаргалтай амьдралаа өргөжлүүлэх боломжтой байдаг. Тэгсэн тохиолдолд бас имчилгээний бас сайн аргууд бол байгаа л байгаа. Энэ дээр олон жишээнүүд байдаг шүү дээ. Одоо бид нарын мэддэг алдартай одуу, дэлхийн хэмжээний одуу, дуучин бид нар киног нь үздэг жүжигчдийн донд хүртэл сэтгэлийн хөдлийн 2 талт эмгэг онцлогдсон нэлээд олон тооны хүмүүс байдаг. Тэр одоо сэтгэлийн хөдлийн 2 талт эмгэгтэй гэдгээ бол төдийлөн нуудаггүй ил ярьдаг. Тэгээд тэр хүмүүс маань бүр дэлхийн хэмжээний од болох тийм боломжтой л байгаа байхгүй юу? Тэгэхээр гол нь тэр хүмүүсийн гол нууц нь тогтсон эмчтэй эмээ уудаг, сэтгэл жоохон онцгүй болох юм бол сэтгэл зүйчийн сэтгцэн эмчийн хяналтанд ирээд үзүүлээ сэтгэлээ уудлаад эмийнхээ дүнг тохируулуулад яваад идэг болохоор тэр амьдралын хувьд ч ажлын хувьд ч хэн нэгнээс дутгааргүй амьдарч ажиллах бүрэн боломжтой байдаг. Манай нэвтрүүлэгт үзэгчд маань ингээд захиагаа явуулдаг байхгүй. Тэгээ бид нар захиануудаас сонгож жогоод сэтгэл зүйч нартайгаа ярилцдаг. Маань нэвтрүүлэг рүү явуулсан. Иргэний загтлыг хоёлоо уншия. Сайн байцгаана уу C1-ийн үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 35 настай эмэгтэй. Сүүлийн үед өөрийгөө огт ойлгохоо болоод та бүхнээс тусламж хүсэж энэ загтлыг илгээж байна. Би жижиг хувийн байгууллагт удирдах алба гарчдаг. Ажилдаач дуртай. Гэр бүлийн байдал минь ч хэвийн доктортой. Гэхдээ сүүлийн үед сэтгэл санаа нэг л хэвийн биш байдаг боллоо. Хаяа ямар нэг асуудлаас болж хит их өөрч биеэ барьж чадахгүй эмоцоо илэрхийлнэ. Энэ үеэ дараа нь бодоход жаах ичмэр санагддаг. Эсвэл ажлын юм уу гэр бүлийн өчүүхэн асуудлаас болоод сэтгэлээр унаж ажил хийх ямар ч сонирхолгүй болоод зүгээр л хөшгөө хааж хөвтөөд хинтээж харьцмааргүй юу ч хиймээргүй гадны орчноос өөрийгөө 100% тусгаарламар санагдаад уцаа унтрааж хаад ажилдаа ч очтгүй гэж байна. Энэ үедээ амьдралд ямар ч итгэхгүй хандаж амиа хорлох тухай бодол байн горж ирэх юм аа. Яг л октоор 2 хүн миний бид байгаа юм шиг мэдрэмж төрөөд хаяа энэ байдлаасаа болоод өөрөөсөө айх шиг болох юм аа. Надад ямар нэг сэтгэл зүйн асуудал байна уу гэдгээ мэдэх гэсэн юм аа гэсэн байна. Хүмүүсийн маань бас нэг андуурдаг зүйл маань bipolar буюу сэтгэлийн хөдлийн 2 талт эмгэгийг сэтгэл одоо нэг циклотими гэдэг асуудалтай их холих гээд байдаг тал байдаг л да. Сэтгэлийн хөдлийн 2 талт эмгэг гэдэг маань 14 хоногоос дээш хугацаагаар хөөрл илэрдэг. 14 хоногоос дээш хугацаагаар гутрал илэрдэг. Ингэх юм бол сэтгэлийн хөдлийн 2 талт эмгэг гэсэн онш тавигдах нь. Тэгхгүйгээр 1-2 хоног хямраад эргээд гайгүй болчдөг байх юм бол үүнийг сэтгэлийн хөдөлгөөний хямрал буюу циклотими гэж өөр нэг онш тавигддаг байна. Тэгэхээр 14 хоног тасралтгүй гэсэн үг үү? Тасралтгүй. Одоо ингээд сэтгэл хөдлөлийн үедээ байх юм бол 14 хоног хамгийн багадаа сэтгэл хөдлөлийн шинжтэй байна гэсэн үг. Би ч гэсэн ингээд зарим нэг сард ингээд юу ч хиймээргүй ингээд бүр ямар ч итгэхгүй болдог. Төрөний захиан дээр гарч байгаа шиг би зүр өшгөө хаагаал уцмц дуурж хахад угаасаа ингээд авмаарчгүй санагддаг байхгүй. Зарим сард болонгол өдөр болгон бүр ингээд хит итгэвтэй баг өөрийнхөө тэр энерги нь баг ядраад оройн орж ирж байгаа шиг те. Тэгэхээр энийг ингээд яг сэтгцийн надад ингээд юм эмгэг ч юм уу те ийм хам шимж илрээд байна. Эсвэл би зүгээр л амьдралд итгэвтэй болоод одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ч юм уу те ингээд явж байна. Энэ хоёрын ялгааг яаж цаглж гарах хэвээр. Одоо эмгэг гэж байгаа учраас өвчин эмгэг байна. Хинж харсан хэвийн биш үйлдэлүүд харагдана. Одоо энгийн итгэвтэй, эрч хүчтэй, сэтгэл өөдрөө байгаа хүмүүс бол өөр харагдах нь байна. Тэр сэтгэл хөөрөлд орсон хүмүүс бол унтах хэрэгцээ маш багасна. Шөндөө бол 1-2 цаг ч унтахгүй болно. Хоолны туршил бол хит ихсэн цадах мэдрэмж төрөхгүйгээр маш их хитэн 5-10 минут ч нэг газараа доктортой суухгүй. Суужснаа босно. Энд тэндгүй бүх юм хийн. Гэхдээ хийсэн зүйлүүдээ сэтгэл хөөрөлд орсон хүмүүс маань гүйцэтггүй. Нэг одоо гэрээ цэвэрлж яснаа бүрэн босголгүйгээр дараагийн ажил руу шилжинэ. Нэг цонхоо угааж яснаа
аяга аваадаг ч юм уу, нэг тоосоос оруулж яснаа эргээ цонхоо аваадаг ч юм уу, ямар нэгэн хөдөлгөөний хувьд тийм эмэх замбраагүй, үр бүтээлгүй хит их итгэвтэй болчдөг. Тэгээд хувцлалтан дээр хүртэл сэтгэл хөдлөлийн үед өөрчлөлт гарна. Өөртөө зохимжгүй, өнгийн хувьд зохицолгүйгээр хит одоо ганган, чамин, хит олон өнгийг хослуулсан байдалтай. Нүүр будалтан дээр хүртэл хит одоо хэтрүүлэхтэй, уруулын хүрээгээ одоо хэтрүүлж буддаг ч юм уу. Ийм байдлуудаар хинж харсан энэ хүн хитрхи тайван биш байна, хитрхи хэвийн биш байна гэдэг маань анзаарахтаар байдлыг сэтгэл хөдлөл гэж хэлээд байгаа. Энэ нэг яагаад ч ингэсээ сонссон чи ингээд ямар нэгэн зүйлээс үүсдэг, эсвэл буцаагаад энэ байдал маань дараагийн сэтгэл зүйн бас нэг ингээд асуудал руу шилждэг юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн одоо хам шинж гэж яриад байгаа шүү дээ. Араасаа өөр юм бүр хүнд хэлбэрийн юм өвчнүүд ч юм уу дагуулдаг уу ер нь? Хоёр туйл сэтгцэн эмгэг гэдэг маань сэтгэл хөөрөл, гутрал, солиорлын шинж, хавсрын илэрдэг юм эмгэг байгаа юм. Эхний ээлжинд бол хөөрөлөөр илрээд хөөрлийн шинж маань хэдхэн өдрийн дотор хэрэгээд гутрлын шинж рүүгээ шилждэг. Нэг гинтл юм итгэвтэй байсан хүн маань төрөөний загтал дээр бичсэнтэй адилхан хүшгээ хагаад хүнтэй юм ярихгүй, хоол унд идэх хэрэгцээ багтай, орноос огт босхгүй, өөртөө анхаарал тавихгүй маш гүнзгий хэлбэрийн сэтгэл гутралд ордог. Ингээд сэтгэл гутралд орсон байгаа хүн маань эргүүлээд хөөрлийн шинжээр өвдөж болно. Эсвэл сэтгэл гутрал хөөрлийн шинж илэрсний дараа нөгөө хүн маань цой орвол болчдөг бас үе байдаг. Гинт цой орвол болно. Ямар ч зан төрх юм болон тэр сэтгэлийн хөдлийн өөрчлөлт байхгүй. Ямар хүн байсан урд нь яг л тийм хүн болж өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр ер нь бол энэ маань тархины бодисын солилцооны хямралтай их холбоотой. Бидний одоо их тархины доор байдаг дунд тархинаас маань бидний сэтгэл хөдлөлийг өдөртөгдөг дофамин гэдэг бодис ялгардаг. Тэр дофамин гэдэг бодис маань хэвэн байгаа үедээ бидний сэтгэл хөдлөлийг юм одоо мотивацтай байдлыг нэмэгдүүлдэг, эрч хүчтэй болгодог бодис юм байна л да. Дофамины хэмжээ хэвэнээс буух юм бол гутрал үүсдэг. Хэвэнээс хит ихсэх юм бол хөөрөл үүсдэг. Тэгэхээр одоо энэ сэтгэлийн хөдлөлийн хоёр талт эмгэг маань дофамин гэдэг бодисыг зохицуулдаг генэн дээр гарсан өөрчлөлтөөс ер нь 60-80% нь шалтгаалдаг. Гений өөрчлөлтөөс шалтгаалт өөрөөр хэлбэл удмын шалтгаантай юм эмгэг байдаг. За удмын шалтгаанаас өөр ямар одоо амьдралын ямар тохиолдол байгаа хүмүүс өвдөх магадaltaй байдаг вэ? Генийн өөрчлөлт байсан ч энэ эмгэг тухайн хүнд илэрхгүй байж болно. Тэр генийн өөрчлөлтийг одоо сэдээдэг, идэвхжүүлдэг хүчин зүйлүүд бол нөгөө сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн цочирдом үйл явдал, амьдралын, ажил төрлийн тавгүй байдал, төрөлт, санхүүгийн хямрал зэрэг одоо юм гадаад стресс нөлөөгөөр нөгөө гений маань өөрчлөлт маань сэдээгдэж өвчин болж илрэх магадлалтай байдаг. Мөн сэтгэлийн энэ хөдлөлийн хоёр тал байдал маань мансууруулах төрлийн байдлын шалтгаантай мөн илэрх боломжтой байдаг. Мансууруулах төрлийн бодис хэрэгжилж байгаа за хүн гэхдээ саяны хоёулынгийнх нь ярьсан шиг генийн одоо тийм асуудалгүй те. Гэхдээ мансууруулах төрлийн бодис хэрэгжилжүүл энэ байдал руу шилжих боломжтой. Гэхдээ мансууруулах төрлийн бодисныхан төрлөөс хамаардаг. Дофамин гэдэг бодис дээр нөлөөлдөг одоо хүчтэй төрлийн мансууруулах төрлийн бодисуудыг удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэх нь тэр дофамин гэдэг бодисын зохицуулах дээр өөрчлөлт үүсгэдэг. Үүнээсээ болоод бодисыг хэрэглэхгүй байгаа үед сэтгэл гутралд ордог. Бодисыг хэрэгэлсэн байгаа үедээ хит хөөрлийн байдалд ордог. Тэгэхээр бодисын шалтгаантайгаар уг шинж тэмдгүүд, хам шинж манаас мөн илэрч болдог байна. Генийн шалтгаантай гэж шүү дээ, тий. Тэр нь бүр гений мэдээлэл дүүссэн байгаа энэ хам шинж ер нь идэх магадaltaй дүү, магадлал юм байдгүй, идэгдүү. Одоогор дэлхийд дахинд одоо шизофрен, сэтгэлийн хөдлөлийн хоёр туйлт эмгэг гэх мэт одоо сэтгцийн үнцэн эмгэгүүдийн талаар шалтгааг нэг нь олох зорилгоор их генийн судалгаануудыг хийгддэг болсон л доо. Үндэстэн болгон дээр ийм өөр кандидат генүүдийн судалгаагаар гарч байгаа. Одоо дэлхийд дээр нийтдээ одоо сэтгэлийн хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй эмгэг үүсгэх эрсдэлтэй 20 гаруй тийм кандидат генүүд илэрсэн байгаа. Эдгээр генүүд маань бүтцийн хувьд, үйл ажиллагааны хувьд эвдрэлтэй генүүд гэсэн үг. Хөвчлэн дофамин гэдэг бодисын тэр итвэхийг зохицуулдаг ген дээр л өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр генийн
хувьд одоо яг генийн түвшинд хийдэг эмчилгээ дэлхийд дахинд одоогоор нэгдэггүй байгаа. Харин генийн тэр өгөөд байгаа алдаатай мэдээллийг нь засах эмийн эмчилгээнүүд байдаг. Одоо жишээлбэл дофамин гэдэг бодисыг тогтворжуулдаг. Хит итгэжээд ирэх юм бол бууруулдаг. Хит доошо буурах юм бол дээш нь өргөөд өгдөг. Плансен барьдаг хит хитэн төрлийн эмийн эмчилгээнүүд байдаг. Тэр эмийн эмчилгээнүүдийг хэрэглээд эмчийн хяналтанд байгаа тохиолдолд эрүүл хэвийн ажиллаж хөдөлмөрлөөд гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр допамин ч нөгөө бид нар бас алкогол хэрглэж байхад бас дээш доош болдог шүү дээ тий. Допаминыг бас дээшлүүлдэг янз янзын бүтээгдэхүүнд биш одоо энэ илүү дутуу одоо хэрэглээ эмийн бэлтгэл мэлмэлч гэдэг. Тий энерги ундаа ч юм уу тий. Тэг ингээд иймэрхүү юм тогтмол хэрэглээд байгаа хүн дээр ийм гений мэдээлэл төр ч юм уу очих ч юм уу тийм боломж байдаг. Ер нь бол яг энийг бол судалгаагаар батлааг байгаа. Миний үнсэн судалгаануудад дор байхгүй байна. Гэхдээ анзаархад одоо тэр ямар нэг юмны хамааралтай ээж нь аав нь ялангуяа нагц талаасаа ямар нэг юмд донтох эмгэгт өртсөн хүмүүс маань дараагийнхаа үе удамдаа юм одоо сэтгэлийн хөдлөлийн тогтворгүй байдал зан төрхийн өөрчлөлт гэдэг зүйлийг ер нь дамжуулах хандлагатай байгаад идэг. Сэтгцэн эмч нарын хооронд ярьдаг яриа байдаг л та. Ер нь сэтгэл санаа хямралтай хүмүүсийн ар гэрч гэсэн ер нь ямар нэг байдлаар сэтгэлийн хөдлөлийн болон зан төрхийн өвөрмөц содон байдалтай байдаг. Тэгэхээр удамших хандлагатай. Тэгэхээр бас энэ захаан дээр бичсэн байна шүү дээ тий. Би үе ингэж байна. Гэхдээ өөрөө тэр хамгийн гол нь хүмүүс анзаарсан. Тэгээ би ингэж тэрнээсээ дараа нь араас нь хичээд байна гэд. Тэгж юм тэгэхээр бас хүн яг үндэ бол өөрийнхөө энэ байдлыг бас ингэ анзаардаг байгаа байхгүй тий. Бас огт анзаарахгүй ингэж байгаа дэвэл чинь бас бүр илүү бас хэцүү шүү дээ тий. Тэгэхэд хүн ингээ өөрийгөө анзаараад байна гэдэг чинь ер нь энэ үйл явдал дөнгөлж эхэлж байгаагийн одоо шинж үү? Ер нь хөнгөн байгаагийн шинж. Хөнгөн юм уу дунд үе дээрээ хүмүүс ихвчлэн анзаарч эхэлдэг. Гүнзгий байгаа үед бол тэр тухайн гутралтаа, тухайн хөөрөлтөө гүн гүнзгийгээр автаад одоо өөрөө би хөөрцөн байна, би гутарсан байна, би буруу бодол санаа надад үүсээд байна гэдгийг төдийлөн ялгахгүй болдог. Хөвчлэн гүнзгий гутралтай сэтгэл хөөрлийн хам шинжтэй хүмүүсийг ар гэрийнхэн маань эмнэлэгт хандаж үзүүлж эмчлүүлдэг. Тэгэхээр хоёулаа эмчилгээний талаар яриа л да. Гений удамшлын юм одоо тийм эмгэгтэй хүн соёлынхаа сая ярьдгаар допамины ингээд хэмжээг доктортой барьдаг эмчилгээ хийх хэрэгтэй байдаг баг гэж би бодоод байна. Тэгэхээр энэ нэмийг жишээ нь хэр удаан хугацаанд уух уу ч юм уу те ер нь эмчилгээ нь ер нь яг хэр байд юм бол нэгдүгээр дофамины идэвхийг докторжуулдаг эм уудаг эдгээрийг бол нейролептик юмнууд гэж хэлдэг. Монголд бол дэлхийд дахинд хэрэглэгдэж байгаа орчин үеийн бүхий л одоо дофамины идэвхийг докторжуулдаг юмнууд ороод ирсэн байгаа. Дээрээс нь дофамины идэвхийг бууруулахаас гадна дофамины идэвхийг докторжуулдаг бууруулахгүй хит ихсэхгүй. Яг лансыг барьж өгдөг. Тэгэхээр сэтгэл готрлын эмийн эмчилгээ, сэтгэл хөдлөлийн эмийн эмчилгээ, сэтгэлийн хөдөлгөөнд докторжуулдаг, дофамины идэвх бууруулдаг гэд тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдгийн байдлаас хамаарат 3-4 бүрэлдэхүүн эмийг хавсарч хэрэгэлдэг байх нь. Хөөрөлтэй, готролтой байгаа үед бол заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр өөртөө олон бусдад ямар нэгэн байдлаар гим хор учруулах эрсдэлтэй байдаг учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Эмнэлэгт хэвтэх дундаж хугацаа бол нэг хүмүүсийг ажиглахад 14-өөс 21 хоног орчим хэвтдэг. Энэ үед бол хамгийн нэгдүгээр номер эмчилгээ бол тэр эмийн эмчилгээнүүд байдаг. Тэр эмнүүд бол тархины бодисын солилцооны хямралыг засдаг эмнүүд байна. Тухайн хүний бас хүнд хөнгөний зэргээс хамаарат 6 сараас 1 жилийн хугацаанд хамгийн багадаа одоо дофамины идэвх докторжуулдаг юмнуудыг хэрэгэлдэг. Зарим тохиолдолд насан туршдаа хэрэглэх тохиолдол бас байдаг. Энэ одоо байполер маань хүнд хөнгөний зэргээс хамаарат бас дотор янз бүр байдаг. Зарим хүн бол амьдралынхаа туршид ганцхан удаа готролд орсон, ганцхан удаа хөөрсөн. Тэгэл бусад үедээ эрүүл. Зарим хүний хувьд бол хавар намартаа ямар нэг байдлаар сэтгэл санаа ойрхон хямраад байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн байнга орж үздэг ингээд нэг хэд хэдэн пэйжүүд байна л та. Тэгээд тэднийхээ нэрийн жишээ нь bipolar гэдэг нэртэй пэйж байж байгаа жишээтэй тий. Тэн дээр ингээд бичиж байгаа мэдээлэлүүд өөрсдөө ингээд дүгнээд онцлоод байна штэ тий. Бид нэр тийм байна, бид нэр юм байна, би сэтгэл гутарж байна, би bipolar байна гэснээр одоо бараг ингээд bipolar байх нь гоё, орчин үеийн тий аймаа байх гоё. Тэгээд ингээд зүгээр байгаа хүнийг жишээ нөгөө
гутралд аваад чи ийм байна, тийм байна гэд нэг юм сонь юм бүлгэн шиг community шиг хохирогчийн ингээд нэг юм бүлгэм ч юм шиг ингээд нэг юм үүсээд яваад байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээд мэрэгжлийн эмчтэй уулзаа ярихаар шинж тэмдгүүд нь шал өөр. Тэгэхээр та одоо энэ чинь заавал ингэж тавч үзүүлэх хэрэгтэй гэж шүү дээ. Хүмүүс нэг гэрээрээ эмчлэх гэж ч юм уу нэг гэрээрээ ингэх гээд сувлалт яваа сайхан болчихно хөдөө яваад ингэ чинь гээд нэг юм аргал гат ч юм уу те нэг ингээд эсвэл хүчлэх гээд ч юм уу бүр зүгээр байгаа хүүхдээ эсрэгээр нь чи ийм байна. Чи ингээд сонирн байна. Чи сэтгцэн юмтай байна гэд ингээд байдаг. Тэр гэр бүл дотор бас их юм зөндөө асуудлууд ингээ харагдаад байна да. Ер нь бол үзүүлж байгаа хүмүүсээс их анзаарагддаг л та. 20 гаруй насны хүмүүсийн хувьд бол сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх боловсрал үе үеийнхнийг анзаарах юм бол харьцангуй зайчгүй байх шиг байна. Харин 10 хэдтэй яг өсвөр насндаа байгаа хүүхдүүд маань түрүү яг хэлсэнчлэн өөрсдөө би яг сэтгэл готрол орсон. ADHD-тэй гэдэг ч юм уу. Би ингээ анхаарал дутмагшаад байдаг. Би аутизмтай гэдэг ч юм уу ингээд энэ тэндээс унсан мэдээллүүдээрээ өөрсдөө онш тавиад тэгээ баг иймэрхүү юм уудаг. Тэр имийг бичээд өгөөч гэж ирж байгаа хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэр 12 дэх хүүхдүүдийн өвчин эмгэг ингээд надад байна гэдгагийн гол цаад үндсийг ингээд уйлзаад ярилцаад үцхээр асуудлаас зугтах гаддаг. Хичээлээ таслаад байгаа эсвэл утасны хамааралтай байгаагаа би сэтгэлийн хямралтай болохоор хичээлээ хийж чадахгүй байгаамаа гэдэг зүйл рүү одоо чиглүүлчих юм бол тэр хүүхэд бурууг авахгүй байх нь шүү дээ. Тийм хандлагатай хүүхдүүд бас цөөнгүй ирдэг. 30-аас дээш насны хүмүүсийн хувьд бол сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх боловсрол маань харьцангуй нэг зарим хэсэгтээ бол сайн байгаа ч гэсэн хин хэсэгтээ бол сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх боловсрол тааруу байгааддаг. Сэтгэл гэдэг зүйлийг энэ бие махбодоос маань тусдаа хий хоосон, хийсвэр, тодорхой байрлалгүй, анзаарахгүй л зүгээр орхиж болохоор зүйл гэж бодоод идэгэл та. Гэтэл үгүй. Бидний одоо энэ амьдралыг авч явж байгаа тархи маань одоо гол бодисын солилцоог нь сэтгэл хөдлөл гэж хэлээд байгаа шүү дээ. Тархины бичил үйл ажиллагааг сэтгэл гэж ерөнхийдөө ойлгож болох юм аа. Бидний дотор эргэтэн гар хөл нүдийн маань чихийн маань ажиллуулж байгаа зүйл маань тархи. Бидний нөгөө аз жаргалыг мэдэрч байгаа ажлын маань хийлгэж байгаа идэвхтэй байлгаж байгаа зүйл маань мөн бидний тархи шүү дээ. Тэгэхээр тархи бол бидний хамгийн чухал эргэтэн. Тэр тархинд бичил бодисын солилцооны хямрал үүсэх юм бол бие махбод ажлын бүтээмж, амьдралын чанар, аз жаргал гэд бүхий л зүйлд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр яг үнэхээр ямар асуудал байна гэдгийг мэрэгжлийн эмчид үзүүлээд яг ямар бодисон дээр ямар өөрчлөлт орсон байгаа. Ямар эмчилгээ хийх шаардлагатай гэдгээ баталгаатай хэмжээр үзүүлээд мэдчих юм бол богино хугацаанд сэтгэлийн хямралаа даваад гараад эрүү саруул бүтээмжт эрч хүчтэй ажиллаж амьдрах бүрэн боломжтой байдаг. Хүмүүсийг анзаарахад готролд орчлоо гэд шууд ирдэггүй л дээ. Нилээн удаан 3-4 жил, 5-6 жил, зарим нь бүр 10 жил юм сэтгэл готрол энэ шинжтэй яваад тэгээ сүүлдээ үнэхээр энийг барахгүй нэ, үнэхээр минь энерги хүрхгүй нэ, хин нэгний тусламж хэрэгтэй гэгээд нилээн гүнзгий шатантаа ирж эмчлүүлдэг. Хөнгөнч бай, дундч бай, гүнзгийч бай, сэтгэл готрол гэдэг асуудал бол тохирох эмчилгээг аваад 1 сарын дотор бүрийн итгэрдэг. Готрлаас бүрэн гарчдаг. Уул нь богино хугацаанд зарцуулдаг. Эмчлэхгүй бол сэтгэлийн хямралууд яваад л байдаг. Эмчлэх юм бол богино хугацаанд эмчлэгдчихдэг. Монгол улсын хэмжээнд жишээ нь яг ийм хоёр туйлд итгэцэн юм гэдэг юу н хэр их тохиолдож байгаа вэ? Бас ингээд удамшиж чинь гэдээ ярьж чинь гений мэдээлэл ярьж штэ тий. Манай бас улсын хэмжээнд бол донтолтын хэмжээ бол бас маш өндөр штэ тий. Тэгэхээр энийгээ дагаад бас н хоёр туйлд итгэцэн эмгэг ер нь хэр их байгаа бол бидний дунд бас анзаарахгүй бас орж идэг бас байх магадaltaй л гэж би хараад байна л да. Бид нар чинь тэгээд магадгүй ялгаж салгаж мэдгүй угаасаа л юм штэ гэд ингээд яваад байдаг ч юм уу. Яг миний мэдж байгаагаар Монголын хүн амыг хамруулсан томоохон хэмжээний шисрүний болон сэтгэлийн хөдөлгөөний хоёр туйлд эмгэгийг одоо төвшин илрүүлэх юм судалгаа бол одоогор хийгдэггүй байгаа. 1990-ад онд бол энэ хийгдэж байсан. Гэхдээ 2000 он гарснаас хойш юм шинжилсэн судалгаа Монголын хүн амын донд бол хийгдэггүй байгаа. Яг сэтгэлийн хөдлөлийн хоёр талд эмгэхээр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо баримтаас харахад бол одоо сэтгэлийн хөдлөлийн хоёр талд эмгэг маань нийт хүн амын 3-4% л эзэлдэг.
Цөөн тохиолддог асуудал. Гэхдээ 3-4% гэдэг бол ер нь ихэвчлэн гэр бүлийн хүрээнд удам дамжсан хандлага нь бүр 60-80% та генетикийн шалтгаантай байдаг гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Bipolar гэл хүмүүс маань бодоод байдаг чи яг жинхэнэ сэтгэлийн хөдлөлийн хоёр талд эмгэг гэдэг оншвол тэр bipolar гэж өөрийгөө бодож яваад байгаа хүмүүсийн цөөнх тохиолдолд тавигддаг. Ихэнх нь бие хүний завсрын эмгэгтэй эсвэл түрүүн хэлсэн циклотеми гэдэг сэтгэлийн хөнгөн гутардаг, хөнгөн хөөрдөг юм савлгаатай байдаг бие хүний эмгэг байж таардаг. Тэгэхээр хоёр туйл сэтгцийн хам шинжтэй хүн бас даалт хэлбэрээр байж ах бас магадлал айгүй өндөр юм байна те. Одоо чинь гэр бүлийн гишүүн юм байхад бид нэр аль болох тэр хүнээ ойлгохыг за тэрэнд нь тохируулаад харьцахыг л хичээгээд байдаг болохоос ш. Яг энэ хүн ийм асуудалтай байна. Энэ ер нь нэг юм хэв юм биш байна гэдэг бид нэр ер нь бол хайртай хүнийгаа тэгж тодорхойлохыг хүсдэггүй ч юм уу хүлээж аваа бүр сурцсан те ингээд тэрэнд нь тасаад ойлгогдоод ингээд сурцсан. За яхаа тэгжлээ гэдэг ч юм уу бүр ингээд явуулгаад байдаг штэ те. Тэгэхээр бас яг даалт хэлбэрээр нөгөөх нь ингээд бүр үржээд бүр хүндрээд ах магадaltaй юм санагдаад байна л да. Тий. Ер нь бол сэтгцийн асуудалтай, сэтгэл санааны хямралтай хүмүүсийн бараг 95% нь тохирох тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй гэж байгаа. Нийтдээ 100% одоо хүмүүс хямарсан байлаа гэхэд дөнгөж 5% нь тохирох тусламж эмчилгээндээ хамрагддаг. Бус нь бол ингээд нийгэмд ажил төрлөө хийгээл, гэр бүл зохиогоол, гэхдээ сэтгэл маань хямралтай, тогтворгүй яваад байдаг гэж байна. Нилээн их одоо өндөр түвшинд хүрсэн, аргалахын аргагүй болсон, арга ятсан үедээ л сэтгцэн эмч болон сэтгцэн эмнэлэгт ханддаг. За, манай Монгол жишээ нь яг энэ сэтгэлзийн асуудлууд дээр тулгуурсан одоо сэтгцэн одоо эмгэгүүдтэй яг ийм асуудалтай байгаа хүнд за яг энэ төрлийнх нь үйлчилгээ, эмчилгээ нь юу н хэр хүртээмжтэй байдаг вэ? Ер нь энэ COVID-19 цар тахлаар 2-3 жил үргэлжлэлээ шүү дээ. Энэ байдал маань Монгол төдийгүй дэлхийд дахинд энэ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг хүний дархлаатай маш их холбоотой юм байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг хүний одоо өвдөд идэхтэй маш их холбоотой юм байна. Бүгдээрээ юм карантинд байгаа үед бол өөрийгөө их анзаарсан үедээ би ямар зан төрхтэй хүн юм, ямар сэтгэл санаа маань ямар байгаа гэдгийг анзаараад тэр цар тахлаас хойш сэтгцийн эмчэд, сэтгэл засалж эмчэд хандах хүмүүсийн тоол нэлээд их болсон. Ихэвчлэн тэр хандж байгаа хүмүүс маань бол стрессийн шалтгаантай хямралтай, гутралтай, түгшилттэй, нойрготалтай хүмүүс маань нэлээд их ханддаг болсон. Энэ цар тахлаас хойш ер нь улсын эмнэлгээс гадна хувийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг төвүүд нэлээдгүй нээгдсэн. Хэрвээ хүсэх юм бол сэтгэл зүйч, сэтгэл засалж эмч, сэтгцийн эмч нараас сонгоод өссөн үедээ үзүүлэх боломж бол Монгол улсын хэмжээнд бол сүүлийн жилүүдэд бол харьцангуй нэмэгдээд байгаа. Таны анзаарч байгаагаар Монгол улсын нийт иргэдийн хувьд дунд сэтгцийн ямар ер нь асуудлууд, гажуудлууд ер нь илт давмгай байгаа вэ? Одоо би нийтдээ 11 төгчлөлтэй сэтгцийн хэмжээр ажиллаж байна. За энэ хугацаанд үзүүлж исэн, практик дээр таарч исэн хүмүүсээ ингээд ерөөдөө харахад бол Монгол хүмүүсийн дунд маань стрессийн шалтгаантай сэтгэл санааны хямрал, тэр дундаа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, айдсан эмгэгүүд, өвчөрхөх шинж, OCD, мэдрэлийн харахыг ядаргаавал нилээдгүй байна. Дээрэс нь стрессийн шалтгаантай нойрготол сүүлийн жилүүдэд нэлээд онцлогддог болсон. Мөн дараагийн одоо сэтгэл зүйн хямралуудаас нийтлэг онцлогдоод байгаа нь бүх төрлийн доондох эмгэгүүд, алкогольны хамаарлууд, энэ бол эхний жилүүдэд бол одоо миний ажиллаж байсан эхний жилүүдэд бол хөвчлэн эрэгтэй хүмүүс дээр алкогольны хамаарлал онцлогддог байсан бол сүүлийн жилүүд дээр эмэгтэйчүүд маань пивны, виноны хамаарлал бас нэлээд онцлогддог болоод байна. Цагаан архил уухгүй л пив, вино бол алкогольтой тооцогдохгүй юм шиг, энэ бол донтолт үүсэхгүй юм шиг бодоод идэг боловч адилхан л дотор спиртний хагууламжтай учраас пивэн дээр, винон дээр хүртэл донтолт үүсдэг. Донтолт сүүлийн жилүүдэд мөн цахим одоо мөрөөтэй тоглоом, цахим бооцоотой тоглоомнууд маань бас цахим донтолтыг бол төвшин нэлээд нэмэгдэж. Тэгэхээр донтох эмгэг, стрессийн шалтгаан сэтгэлийн хямралууд, нойрготлын эмгэг бол ер нь Монголын хүн амын донд нэлээдгүй тархацтай байгаад байна. Харин үндсэн сэтгцийн эмгэгүүд бид нэр яагаад гэдэг солиорлын шинжээр илэрдэг сэтгэлийн хөдлийн хоёр талын эмгэг бол хайрцангуй ховор тохиолддог.
одоо шийдэж болохгүй асуудал бол бас байхгүй байгаа юм байна шүү дээ. Тэгээ бүр ингээд үнэхээр болохгүй одоо энэ юм байна гэдэг юм бол бас харьцангуй гайгүй байгаа юм байна гэдэг л би бас мэдээлэл аваад айгу баярлжлаа л да. Тэгэхгүй болохоор сүүлийн үед бол за бид нар бүгдээрээ улсаараа нэг сэтгцэн үзүүлэх бол болохоо очижээ. Ер нь бид нар ингэ хэцүү болчихжээ. Ер нь бид нар айгу эвгүй болчихжээ гэдэг ингээд бас ингэ яваад идэг. Тэгэхээр ямар ч юм нөгөө нар гарахгүй юм шиг те бүгдээрээ үнэхээр улам л хүндрээд байгаа юм шиг нэг юм байгаа. Гэтэл уг нь мэрэгжлийн эмчтэн хандаад бас ингээд бид нар хандах юм бол уг нь эмнэлгүүд ч бас бий очиж өөрөө чинь бас ажилладаг Better Mind гэх одоо энэ нойр гүдлийн эмнэлэг. Нойр гүдэл сэтгэл зүйн эмнэлэг. Стресс шинжилгээндээ сэтгэлийн хямрал, мэдрэлийн харахаг ядаргаа тэгээд нойрны эмгэгүүдийг өдрийн болон хэвтэн эмчлүүлдэг. Ерөнхий сэтгэл зүйн гээд эмнэлэг твтэнгээ сэтгэл зүйн маш олон аргуудаар өөрийн сэтгэл зүйд байгаа асуудлуудаа эмчлүүлэх боломжтой юм эмнэлэг байгаа. Энэ удаагийн дугаараараа бид бас хүмүүсийн дунд нийтлэг яригадаад байгаа хоёр тул сэтгцэн эмэг гэж яг юу юм бэ те? Ямар тохиолдолд үүсдэг юм бэ? Мөн эмчилгээнийх нь аргуудын талаар бас сайхан дэлгэрэнгүй ярилцж авлаа гэж бодож байна. Бид тэрийг энэ талаар бас тийм мэдээл бас хомсолтой хүмүүс ингээл хоёр тул сэтгцэн эмэг bipolar гэл ингээл зүгээр ингээл сошиал ертөнцөөр сэвэд байгаа боловч яг үндсэндээ юу юм бэ гэдгийг нь бид тэр сайн мэдтгүү. Дээрээс нь бас сая бас мэдэж авлаа гений шалтгаантай гэдэм юм гэдэг бол бас надад бас цоошин мэдээлэл байна. Тэгэхээр одоо бас энийг үзээд залуу хүмүүсээс ойлгож байгаа ямар нэгэн зүйл дондож байгаа болвол тий одоо алкогол ч юм уу мөрөдөд тоглох ямар нэгэн байдлын ер нь донтолт байгаа бол энээсээ эртхэн ойлгох хэрэгтэй мэн энэ нь явандаас дараагийнхаа үр өдөмд ингээд нөлөөлөд авах боломжтой юм байна гэдгээс бас маш өндөр хэмжээний мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаард хүрэлцэн ирж биднэрт үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ манай энэ удаагийн дугаар энэхүү өндөрлөж байна. Бүгдээрээ дараагийн дугаараар дахин уулзлаа. Баярлалаа.